эдийн засгийн хөгжил хүртээмжтэй, нийгмийн бодлого тэнцвэртэй, өрсөлдөх чадвартай байгааг үнэлэх хэмжүүр нь Монгол гэр бүл гэж амаа цуцтал хэлээд энэ засаг сонссонгүй. Улаанбаатарт хүүхдийн багтраа өвчин хөдөө амьдардаг хүүхдүүдийнхээс 3.5 дахин илүү байна. Гэр хорооллын 165 мянган өрхийн өдөрт төлж байгаа 1726 тонн нүүрснээс гардаг. Бохирдсан орчинд хүн яаж ч зөв хооллоод спортоор тогтмол хичээллээд урьдчилан сэргийлээд нэмэргүй. Агаар хөрсний бохирдол, хотын шуугян, нийгмийн бухимдал зэрэг нь эргэн бүртээ давагдашгүй хүчин зүйл болон хуурч өөрөөс нь ч хамааралгүйгээр эрүүл мэндийг нь сүйтгэж байна. Үүнийг яагаад өөрчлөхгүй байна вэ? Хүний аз жаргалын 19 нь эрүүл мэндээс шалтгаалдаг. Сэтгэл байхад шийдэл ямагт олддог. Ардчилсан намаас Баянгол дүүрэгт улсын хурлын сонгуульд нэр дэвшигч Салдангийн Одон туяа.